Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын тэр бомбд нь 42 настай Jared Isaacman NASA-гийн тэргүүн болоход тун ойртож байгаа юм байна. За түүний хувьд Сенатын хорооны голлох хороогоор бол орж өөрийг нь одоо томилох асуудал дээр бол зөвшөөрөл авч чадсан байгаа юм байна. За цаашдаа бол Сенатын нийт гишүүдийн хуралдаанаар орж түүний томилгоог баталгаар хүлээгдэж байна. За тэрээр бол сансарт анх даалгасан мэрэгжлийн бус ийм сансрын нисэгч хүн юм байна. Jared Isaacman-ийн хувьд бол одоо цаашдаа бол энэ агентлагийг удирдах юм бол Америкийн нэгдсэн улс бол сар руу одоо буцаж очих хэвээр саран дээр буулт хийх хэвээр гэсэн ийм байр суурийг баримталж байгаа юм байна. За түүний хувьд бол батлагдах магадлал нь өндөр байгаа юм байна. За NASA-гийн тэргүүн болоход нь шаардлагатай дэмжлэг бол Сенатын танхимаас өгөх боломжтой гэж харж байна. За гэхдээ бол түүний одоо энэ нэр дэвшиж байгаа томилогдож байгаатай холбогдуулан бас зарим нэгэн маргаантай асуудлууд гарч байгаа. За тухайлх юм бол түүнийг тэр бумтан Elon Musk-тай бол ихээхэн ойрын холбоотой гэж үзэж байгаа. За энэ нь бол цаашдаа NASA-г удирдахад нь ямар нэгэн нөлөө үзүүлэх үү гэдэгтэр бол Сенатын хорооны гишүүд бол ихээхэн анхаарал хандуулсан байна. За түүнтэй холбоотой томилгоог батлах сонсгол дээр бол хоёр намын гишүүд асуулт асуусан. За ингэхдээ бол ашиг сонирхлын зөрчилтэй байгаа эсэх, за мөн ангараг руу сансрын нисгэгч илгээх асуудал, за мөн төсвийг танах асуудалтай холбоотойгоор олон арван асуултыг бол асууж хариулт авсан байна. За түүнийг бол нэр дэвшүүлсэн хүн нь ерөнхийлөгч Дональд Трамп. За Дональд Трамп ноён Isaacman-ийн хувьд бол энэ түүнийг одоо энэ NASA-г тэргүүлэх нь шинжлэх ухааны технологийн салбарт нээлт хийх үс юм амжилтанд хүргэх замыг заснаа гэж мэдэгдэж байна. За Сенатын хороо бол түүнийг батлахдаа нийтдээ 19 гишүүн нь бол дэмжиж, 9 гишүүн нь түүний эсрэг санал өгсөн юм байна. За ингээд бол түүнийг бол цаашдаа Сенатын танхимын бүх гишүүдэд одоо хилцүүлгээд нэрийг нь явуулсан байгаа гэж мэдэгдэж байна. За Jared Isaacman бол SpaceX, Elon Musk болон Amazon-ы Jeff Bezos-тай хамтарч бол сансар огторгуйн хувьд бол хуучин одоо энэ журам бий болсныг бол ихээхэн эсэргүүцдэг. Сүүлд одоо сансар огторгуйг шинжлэх тэрбумтны давлгааг бол тэргүүлдэг хүний нэг юм байна. За эдгээр одоо тэрбумтнууд бол инновацийг бол улам хурцсгах, за хүнийг бол сансарт аялах энэ зардлыг бол эрс багасгахыг зорж байгаа ийм одоо тэрбумтнуудын нэгдэл юм байна. За тэд бол хувийн хвшлийн операторуудтай хамтарч бол сансар огторгуйн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. За одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь бол хит үрэлгэн төсвийг бол байнга хэтрүүлдэг гэж үзэж байгаа учраас бол ийм шинжлэлийн үйл ажиллагааг явуулна гэж мэдэгдэж байна. За Isaacman сансар огторгууд бол одоо үр ашигтай байдлаар бол хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. За хүн төрөлхтний хувьд бол цаашдаа ч гэсэн хүн төрөлхтнийг энэ одоо сансар огторгууд илгээх явдалд одоо улам энэ хөтөлбөрийг бол үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. За мөн түүний хувьд бол за Америкийн нэгдсэн улсын Артемис хөлгийг бол сансар руу илгээх, за мөн ангараг гарагт бол бас ажиллах боломжтой гэж үзэж байгаа. За Сенатын хорооны гишүүдийн хувьд бол үүн дээр бас санаа зовоосон байдлаа бол илэрхийлж байгаа. За учир нь бол Америкийн нэгдсэн улс нэг талдаа бол сар руу гарах ийм дахин буух зорилготой байна. За нэг талаар бол ангараг гараг руу нислэг хийн гэсэн ийм зүйлийг бол ярьж байгаа. Тэгэхээр энэ хоёр хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлэх боломжтой хэсгээр нь бол эргэлзэж байгаа. За тийм учраас бол би энэ одоо асуудалтай холбогдуулан Isaacman би энэ асуудал дээр бол хоёр энэ хэрэгжиж байгаа төслийг бол зэрэгцүүлж хэрэгжүүлнэ. За ингэснээр бол бараг боломжгүй энэ хоёр зүйлийг хэрэгжүүлэх боломжтой гэж өөрөө мэдэгдэж байгаа. За мөн одоо түүнийг одоо энэ томилж баталгаажуулах асуудалтай холбоотой хувийнх нь одоо асуудлыг бас яригдсан. За 2010 онд бол Канадын хил дээр баривчлагдаж байсан юм байна. За Невада мужид бол тухайн үед казино тоглоод за түүнтэй холбоотой шалгалтын асуудал бол үүссэн гэж мэдэгдсэн. За энэ асуудал дээр бол тайлбар авахд ноён Isaacman Las Vegas-ийн Palms казинод бол тоглосон. За маш маргаантай асуудал бол үүссэн. За амралт тухайн казино бол амлсан ёсоор бол аяллаа нөхөн төлбөрийг өгнө гэж исэн. Гэхдээ үүнийг өгөөгүй. За үүнээс болоод бол асуудал үүссэн. За ингээд 24 цагийн дотор бол тухайн асуудлыг шийдэж ялыг хэрэгсэхгүй болж шүүхийн хуралдааны тэмдэглэлийг битүүмжилсэн учраас бол ямар нэгэн байдлаар хувийн одоо шалтгаанаар энэ томоо албан тушаал тэнцэхгүй байх шалтгаан байхгүй гэсэн ийм одоо тайлбарыг өгсөн байна. За тэрээр бол ихээхэн амбицтай байдлаар бол NASA хөгжүүлэхийг оролдож байгаа нь бол түүний одоо анх нэр дэвшигтэй үедээ хэлсэн мэдээлэлээс харж болох боломжтой. За 12 дугаар сард бол нэр дэвших үе дээрээ X хуудсан дээр бэлтгэхдээ за түүнийг одоо ажиллаж байгаа нь бол сансрын 2 дахь шинэ нэрийг эхлүүлэх ийм боломжийг гаргана гэсэн өөрийн алсын хараагаа бол тухайн одоо мэдээлэлээр дамжуулан тодорхойлж байсан ийм хүн NASA-гийн тэргүүн болохоор одоо сонгуультын томилгоогоо хүлээж байгаа юм байна.